Мэдээллийн тухай хуулийн одоо гол онцлогуудыг би ингэ товчхон дурдчихъя. Нэгдүгürt мэдээлэл гэдэг үйл ажиллагаагаар болж байгаа. Та тухайн бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж болно. Гэхдээ та холбогдох аймаг, нийслэл, сум дүүрүүдэд бүртгүүлэх ёстой. Та нэгэнт бусдад үйлчилж, нийтийн эзэмшилч ч юм уу, өөр одоо байранд ажиллаж байгаа бол та төрдөө мэдэгдэх ёстой. Хоёрдугаарт чөлөөлөе гэд мэдэгдэл боллоо гэд та өөрийнхөө дур зоргоор санснараа бас тэр үйл ажиллагаа хийж болохгүй. Болохгүй. Үүн дээр яг стандартын хяналт тавигдана. Хяналт шалгалт бас очноо хэрэгтэй. Яагаад гэвэл таны үйлчилж байгаа хийж байгаа хоолны ширээ галтгооны 100хан дээр чинь гидснээс авах цэр буюу E-coli-гийн хэмжээ зөвшөөрөгдсөн түвшнээс давж болохгүй. Танаа тоогооч чинь эрүүл мэндийн шинжилгээнд орсон байх ёстой. Халдварт бус хүчингүй байх ёстой. Үүнийг зөрчөөд гарсан үр дагавар асар өндөр гардаг. Цусгаа зөвшөөрлийн хугацааг 5 жилээс 10 жил. Энгийн зөвшөөрлийг 3 жилээс 5 жил болж сонгож байгаа. Өөрөөр хэлбэл та ойрхон одоо зөвшөөрлөө сонгох бол шаардлага байхгүй болно гэсэн үг. Гэхдээ тухайн салбарын онцлогоос хамаарч тусгайлсан хуулиар энэ хугацааг өөрөөр заасан бол тэр хугацааг даган мөрднө. Чөлөөлийн санаачлагын хүрээнд бизнес эрхлэх орчныг тэлэх зорилгоор зөвшөөрлийн тоонуудыг цөөлж байгаа. 250 тусгай зөвшөөрлийг 205. Энгийн зөвшөөрлийг 134 болгож байгаа. Энэ бол яг тусгайгаас энгийнрүү шилжиж байгаа. Бас зүйлс байгаа учраас энэ тоо бол нэмэгдэж харагдаж байгаа. За нийтдээ бол тусгай энгийнэл 20 зөвшөөрөл хасагдаж байгаа. 10 зөвшөөрлийг мэдэгдэл болгож байгаа. Мэдэгдээд болчихгүй үйл ажиллагааг заавал зөвшөөрлөгээд төрийн байгууллагын нэг ажилтны, нэг даргын тушаа шийдвэрлэгээд байдаг байсныг бууруулж гинэ гэсэн. За мэдэгдлэр эрхлэх үйл ажиллагаа 21 ширхэг болж байгаа. 21 ширхэг. За энэ 21 дотор хамгийн зохилж байгаа нь одоо манай нийслэл дүүргийн олгодог үйл ажиллагаанууд мэдэгдэл болж байгаа. Одоо энэ зөвшөөрлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан. За үүнтэй холбоотой өөрчлөлтийг бас нэмж оруулж байгаа. Энэ бол хуучин байсан. Төрийн байгууллагууд, зөвшөөрөл олгодог байгууллагууд энэ мэдээллийн санд бүх зөвшөөрлөө оруулах ёстой. За дээрэс нь лиценз эмнэгэд одоо энэ эдийн засгийн хөгжлийн яамд харилцаж байгаа систем бас байж байгаа. Энэ систем болон төрийн үйлчлэгээний нэгдсэн систем E-Mongolia, Улаанбаатарын E-Service платформудаар зөвшөөрлөх хүсэлтийг авч шийдвэрлэнэ. Хуучин уламжлалт цаасаар явж байгаа зөвшөөрөл 30-аас 365 хоног шаарддаг байсан бол энэ системүүдийг ашигласнаар яах вэ? Нэгдүгээрт бүрдүүлэх баримт материал бүрдүүлбэрийн тоо цөөрнө. Одоо лицензийн мэн төрийн байгууллагуудын мэдээллийг хурц системээр дамжуулан шууд татчих. Улсын бүртгэлийн гэрчлэгээ та хавсгаж өгөх хэрэггүй. Хэрвээ лицензийн мэнээр танаа зөвшөөрөл явуулдаг бол та ажилтнуудынхаа нийгмийн даатгалын лавлагыг авах хэрэггүй. Хурц систем өөрөө татаад авчна. За хэрвээ дипломных нь мэдээлэл байвал лицензийн мэн татаад авчна. Ийм боломжуудыг бүрдүүлсэн учраас төрийн байгууллагууд энэ системүүдийг ашигламаар байна.